За, би танад Чингис хааны тухай яаж өгье. Одоо Чингис хааны газрын зураг дээр хаана гэхээр Чингис хаан цагаан хувцастай хагаад одоо яг энэ гэсэн үг. Одоо би танад Чингисийн тухай яаж өгье. Одоо би танад нэг юм хэлье. Тэгээ Чингис хаан 13 дугаар зуунд төгсөн. Тэгээ 13 дугаар зуунд насарсан гэвэл сонин багц. Гэтэ Чингис хаан манай Монголын хамгийн сайн баатар байсан дээр үедээ. Одоо би танад Чингис хааны тухай яаж өгье. Тэгээ Чингис хаан 13 дугаар зуунд төрөөд тэгээ Чингис хаан ингээ 13 дугаар зуунд ингээ 9 настай болоод тэгээ 9 настай байхад нь аав нь Мартагаа хүүтэйгээ явсан. Чингис хаантайгаа үгүй Тэмүүжинтэй. Ингээ Тэмүүжинтэйгээ явж яасан. Тэгээ аавынх нь нам цаагаад Татар гэдэг улсын Монгол гэлөө очиод тэгээд татарууд даад нь хортой арх өгсөн. Тэгээ аав нь нас барсан. Тэгээ хүн өөрөө бүх юмаа хийсэн. Ээж нь эмэгтэй болохоор ингээ амтан алж чадахгүй. Угаасаа эмэгтэй хүн амтаа алж чаддаггүй. Тэгээд бас Тэмүүжин өөрөө амтнаа алж хүн болсон. Тэгээ Чингис хаан улам том болж 13 дугаар зууны Монголын эзэнт гүрнийг маш том болгож байгуулсан. Тэгээ 13 дугаар зуунд нас барсан. Тэгээд өнөөдрийн Чингис хааны тухай дууслаа. Та нар баяртай.